шууд худалдаж тавах хүндээ баярлалаа. Бид өнөөдөр сургууль цэцэрлэгийн бүртгэл хүртэн гэсэн сэдвийг онцолж байгаа. За гэхдээ Монголын залуучууд өнөөдөр залуучуудын өдрийг тэмдэглэж байгаа юм байна. Энэ үйл явдалтай холбогдуулан бид студидтэй зочин орсон байгаа. Ингээд зочинтойгоо ярилцъя. За өнөөдөр залуучуудын өдөр тохиолдуулаад чухам ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа. Залуучууд энэ арга хэмжээнд хэрхэн яаж нэгдэж байна уу? Үнэхээр залуучууд эрхээ хамгаалж энэ өдөр юу хийж чадсан бэ гэдэг талаар ярилцъя. За сайн байна уу? За. Өнөөдөр залуучуудын өдрийн төргий. За. Тэгэхээр яаж тэмдэглэж энэ та бүхэн залуучуудын холбоо? Энэ талаар ихлэ мэдээлэл өгөх үү? За баярлалаа. Тэгэхээр энэ өдөр маань олон жилийн түүхтэй. Тэртээ 1921 онд анх бушиг халах залуучдын эвлэл гэж энэ өдөр Сүхбаатар жанжны санаачлагаар ингээ байгуулагдажсэн. Өөрөөр хэлбэл залуучуудын байгууллагын одоо үндэс суурь тавигдсан өдөр гэсэн утгаараа 8 сарын 25-нд залуучдын өдөр болгон тэмдэглэж байгаа. За өнөөдрийн хувьд бол бид нар Монголын залуучдын холбоо нь залуучдын төв байгууллагын хувьд бол энэ өдөрт бас нэлээд ач холбогдол өгж тэмдэглэж байна. За илүү их нөгөө баяр цэнгэл гэдэг юм уу одоо тэр утгаасаа илүүтэйгээр өнөөдөр бас залуучуудынхаас одоо асуудлууд юу байна тэрийг нь бас гаргаж ирэх ер нь өөрсдийнхөө залуучуудаа бас шүүмжлэлтэй дүгнэлттэй юмнууд юу байна цаашид одоо хийх зорилтууд маань бас ямар байх вэ гэх мэтчлэн илүү их тийм ажил хэргийн чанартай тэмдэглэн өнгөрүүлэхээр хичээж байна. А мөн энэ жилийн үед бас нэг онцлог зүйл нь залуучууд нэгдэж маш олон хүмүүнлэгийн ажлууд хийлээ. 23-наас эхлээл энэ ажлууд маань ингээ эхлээд явж байгаа. Яг энэ өдөр залуучуудыг урт олон богино хугацааны ажил зуучилж байгаа гэдэг чийс. Энэ өмнөх нөгөө нэг олон хөтөлбөрүүд яваад байдаг шүү дээ. Оюутнуудыг ажил зуучилдаг ч юм уу, залуучуудыг ажил зуучилдаг. Тэр хөтөлбөрүүдээс юугаар ялгаатай ажил зохион байгуулагдаж байгаа? Ер нь бол залуучдын өдөрт бид нэг 4 том хэсэг болгож явсан. Нэгдүгээрт нь хүмүүнлэгийн ажил. Гэ залуучууд нэгдэж одоо ингээд цэвэрлэгээ хийх гэдэг юм уу сайн санааны үүсгэх гээд нөгөөх нь болохоор бас нөгөө өнөөдөр бас тулгамдж байгаа нэг асуудал бол ажлын байрны тэр тусмаа нэмэлт орлого залуучуудад хэрэгтэй байдаг. Тэгээд одоо байнгын ажилд бол манайх тогтмол зуучилдаг. Зүгээр цагийн ажил гэдэг юм бол бас одоо оюутнууд нөгөө одоо хичээлдээ орж байгаатай холбогдуулаад бас 9 сар эхэлж байгаатай холбогдуулаад цагийн ажилд өнөөдөр зуучилсан үйл ажиллагаа болсон. Тэгээд цагийн ажил гэдэг нь та бүхэн мэдж байгаа дэлхийн одоо бусад бүхэл орнууд оюутан залуучууд нь дандаа нэмэлт орлого олох юм боломжийг бас нээж өгдөг тий. Тэгэхээр энэ бол нөгөө манад бас тэр болгон одоо боломж нөхцөл тааруу байдаг учраас залуучдын холбооны дэргэдэх хөдөлмөрийн биржээ санаачлаад өнгөрсөн жилийн сүүлээс эхлээд энэ байнгын болон цагийн ажил залуучдыг зуучлах юм яваад байгаа. Тэр өнөөдрийн манай нийгэмд одоо залуучуудад манд тулгамдсан гол бэрхшээл юу байна гэж залуучуудын холбоог үзэж харж байна. Ер нь бол ингээл бодит амьдрал дээр бол маш олон зүйлүүд ингээд гарч ирж байна л да. Гэхдээ тэрийг ер нь таймлаад ингээд аваад үзэхэд хамгийн чухал зүйл бол өнөөдөр залуучуудын эрүүл мэндийн асуудал бүхий л одоо түвшинд байна. Орон нутгийн болон одоо оюутнуудын хувьд бол энэ бол сулгаагаар гардаг. Хоёрдугаар нэг чухал зүйл нь болохоор өнөөдөр одоо чөлөө цагаа өнгөрөх нөгөө архиталт гэдэг зүйл. Тэр нөгөө архиталтыг дагаад бид нар нэг манахаас нэг хэрэгжүүлсэн спирт спорт гэдэг 2012 оноос хойш одоо хүртэл ингээд яваад байгаа ийм аян байгаа. За дараагийн нэг зүйл орон сууцны асуудал. За мэдээж хэрэг боловсролын асуудал бол одоо яригдана тий ажлын асуудал яригдана гэдэг энэ хэдэн нэг томоохон цогц асуудлууд нь өөрсдөө хоорондоо дандаа уялдаа холбоотой ингээ явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр эднэр дээр бид нар бас залуучтай холбоо шийдэл одоо яаж шийдэл гаргах вэ? Зөвхөн одоо ийм байгаад байна, хэцүү байгаад байна гэж ярихаас илүү шийдлүүд нэлээд хайж ажилласан. Тийм учраас одоо хөдөлмөрийн бирж хажуудаа байгуулсан байгаа. За залуучуудын одоо боловсролын асуудал дээр одоо гадаад харилцаа нэлээд өндөр түвшинд бас гаргаж бас гадагшаа оюутнуудыг боловсруулах одоо сурах чиглэлээр бас нэлээд үйл ажиллагаанууд явж байгаа. Спирт спортаа ингээд бас одоо ундаг дуутай Улаанбаатар гэдэг манай хөтөлбөр хэрэгжээд өнгөрсөн жилээс ингээд явж байгаа тий. Өнөөдөр бас харьцангуй залуучуудын маань спортоор хичээлэх сонирхол гэдэг юм уу тэр чиглэл бол нэмэгдсэн гэж бид нэр үзэж байгаа. Одоо харин бас одоо дахиад л одоо юу гэдэг нь төр засаг гэх нь цаашаа ер нь бол бас бодлогын төвшөнд өнөөдөр нийтийн биеийн тамир залуучуудыг спортоор хичээлүүлэхийн тулд бид нэр өнөөдөр ядаж энэ жимээ одоо арай жоон хямдруулах бодлого юу байж болох юм. Энэ заалнуудыг яаж нээлттэй болгож өгөх юм гэх мэтчлэн бас нэг тийм толгомдаад байгаа юмуд байна л да асуудал. Залуучуудын холбооны нөгөө бодлогын төвшөнд нөлөөллийн боломж нь одоо хэр өсөж байна. 2012 онд та бүхэн хүрээ санаж байгаа бол улсын их хурал дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг гэж бид нэр байгуулж ирсэн. Тэгээ одоо энэ бүлэг маань 41 одоо их хурлын гишүүний одоо тийм бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ одоо лобби бүлгийг бид нэр яаж байх гэж байгуулсан юм бэ гэхээр өнөөдөр маш олон чиглэлээр залуучуудын асуудлууд ордог, залуучуудын одоо
проблемтай холбоотой асуудлууд ингээ хөндөгддөг. Гэхдээ өнөөдөр нөө шийдвэр гаргах төвшин дээр ч юм уу бас очиод унаад идэг юмнууд бол байдаг л да. Тэгээ саяны ярьдаг шиг заалны асуудал юм наацхан тий. Тэгэхээр энэ бүх асуудлууд дээр бас одоо их хурал дээр бол ямар ч байсан залуучуудын дэмжих лобби бүлэгтэй болсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн бас ийм дэмжих бүлэг байгаа. 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр одоо бол арцсангуу одоо дэмжих юу бол байгаа л гэж үзэж байгаа тийм. Асуудлуудаа оруулахад бол ажлын байрч гэдэг юм уу одоо бусад асуудлуудаар ингээд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай зүйлүүд байна гэж та ярьлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр залуучуудын хумсарт нь хүрсэн тэр үйл ажиллагаа ер нь хийж чадчихна гэж та бүхэн хэлгүй. Одоо яг гудамжаар харагдаж байгаа шүү тийм ээ. Үнэхээр хөдөөний оюутнууд одоо хотод ороод ирчихсэн. Залуучуудын тоонд орж байгаа. Гэтэл эргээд нөгөөд хотын соёлоос суралцахгүй байгаа, хоттой соёлгүй байгаа, хотоогоо дүрм журм зархдахгүй байгаа энэ асуудал байсаар байгаа. Тэгээд яг энэ залуучуудын хумсарчин гэсэн тийм ажиллагаа ер нь хэр зохион болж чадчих. Яг энэ асуудлыг өнөөдөр бид нэр өглөө 8 сарын 25-ны зохион байгуулалттай холбогдуулаад энэ одоо 2014 оны 8 сарын 25-наас 15 оны 8 сарын 25 хүртэл бас нэгэн томоохон үйл аянг одоо зохион байгуулахаар гэсэн гэж өглөө бас зарласан. Тэгээ энэ юу вэ гэхээр яг саяны ярьдгаар өнөөдөр залуучууд маань боловсралтай байна, одоо их сургууль төгссөн байна, 2 3 сургууль төгссөн, магистр, доктор хамгаалсан. Гэхдээ жижигхэн зүйлүүдээр хүртэл өнөөдөр хумсрын хувьд бол бас тийм сайн төлөвшөж чадаагүй байгаа нь бол бидний хувьд ч гэсэн анзаарэгддэг. Тийм учраас энэний эхлэл болгож бид нэр сая тэр маш олон хүмүүлгийн ажлуудыг хийсэн. Ер нь нэгээ залуучууд л одоо урайлж өөрсдөө сайн санааны ажлуудыг эхлүүлэх ёстой юм байна. Одоо ядарсан зүдэрсэн байдаг юм уу? Эсвэл одоо бусд хүмүүстэй залуучууд дандаа төрүүлж дуурж туслая гэсэн тий тусламжийн гараа нэгдүгээрт сунах ёстой байна гэдэг юм ярьсан. За хоёрдугаарт нь мэдээж хотын соёл өөрийгөө авч явах, нийтийн дунд бие авч явах соёл гэдэг талаар бол бид нэр энэ 9 сараас эхлээд одоо сургалт семинараас эхсүүлээл одоо ингээл янз бүрийн ингээд ивентүүд одоо хийгээд эхлэн гэсэн юм төлөвлөгөөтэй өнөө өглөө бид бас энэ талаар ярилцчихлаа. Залуучуудын хувьд бас та түрүү хэлжсэн орлоготой байх гэж тийм ээ. Тэгэхээр оюутнуудад энэ хичээлийн жилээс эхлээд нөгөө улирал тутамд олгоодсон 210 мянган төгрөгийг нь 2-оос дээш голчтой оюутнуудад олгоно. Ер нь оюутнуудын маань нийт сургалтын чанар ямар төвшөнд байгаа вэ? Ялангуяа сургууль өөрөө эргээд оюутнаа ажлын байртаа байлгах чиглэл баримталж байгаа бодлого тэр ахиц гарч байгаа гэж та нар харж байна уу? Ер нь бол зүгээр залуучдын холбоо маань одоо юу гэдэг нь яг оюутны холбоо гэж бас байгуулгаа тий оюутнуудтай илүү ойр дотн ажилладаг. Гэхдээ мэдээж манайх төв байгууллагын хувьд оюутнуудын асуудал дээр бас анхааралтай ингээд ажиллаж байдаг. За оюутнууд ингээд харж байхад бол одоо айгүй их маш олон оюутнууд байгаа. Гэхдээ бол биднэрт ажил жишээлбэл хөлбөмбөгийн бирж дээр л харахад ажил тэнцэх оюутнуудын тоо айгүй хангалтгүй байдгийг. Одоо ингээд бид нар my job цэг юм гээд тогтмол одоо ажил зүйчлэлийн юу байгаа ажил сайт ажиллуулж байгаа бид нар өөрсдөө хийгээд нэгээд за дээрэс нь ингээд байнга л одоо ажилтаа оролцдог Монгол залуу гэж байнга л нэг юм яармаг хийгээл хүмүүсийг ингээд холбож өгөөл ингээд одоо аминдаа л одоо хийгээд сүүлдээ бүр манайх чи автобус гаргаад хүртэл нөгөө аслагдсан одоо тэ дүүргүүдэд байгаа залуучтайгаа хүртэл ажил зүйчлэе гэж ингээд явж байгаа байхгүй. Тэгээд ингээд жоохон үр дүн бол зарим талаараа сэтгэл дундуур юмнууд байдгийн. Өнөөдөр ингээд маш олон ажил олгогчид ирээд ингээд сууж байгаа мөртлөө за одоо ажлын байран дээр тэнцэх залуучуудын юм жоохон тийм байна да гэсэн ч юм уу те нөгөө талаараа одоо мэдлэг боловсрлоороо ч юм уу ингээд дипломороо тэнцсэн мөртлөө ороод нөгөө ажил хийх тийм юу сураагүй одоо чадвар гэдэг юм уу дээрэс нь одоо нөгөө хамт олонны дундад авч явах ажил хийх гэдэг чинь бас нэг төлөвшил нэг байж тээ гэхмэтчлэн ингээд наанаас бэлдэх асуудлууд зөндөө байдаг юм байна. Энэ бол уг нь бол бас дунд сургуулиас нь эхлээд явах хэрэгтэй юм байна. Дээрэс нь энэ залуучуудын олон байгууллагууд энэ рүү анхаарлаа хандуулах ёстой юм байна гэдэг тийм үгтэй байдгийн бодлоо байдгийн. За баярлалаа. Тэгэхээр Монголын залуучуудын холбооны мэдээ сулгааны газрын дарга Бадмаар хэвэд ярьсан. Өнөөдөр Монголын залуучууд за өдрөө тэмдэглэж байгаа. Энэ өдрийг бас үр бүтээлтэй байлгахад ямар хөө ажил хийж байгаа юм бэ гэдэг талаар бид Бадмаартай ярилцлаа. Дурлагын хүлээж хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр залуучуудын холбоос галаас дүүнэрийн аймаг аварч чадсан зоригтой аз жаргал охин бас тийм ээ. Эр зоригтон билүү тий? Медаль гардуулсан байсан. Тэгэхээр та бүхэнд ч гэсэн бас баяр хүргье. Баярлалаа гэж хэлбэй. За баярлалаа амжилт хүсье. Баярлалаа. За эрх мэдүүлэгчтэй хөтөлбөр үргэлжилж бид та бүхэндээ цагаагаар бидэд танилцуулахад бэлэн боллоо. Цаг уурч өнөө та бүхэнтэй хамт байх болно.